өчигдөр манай Монголын Охтын холбооны анх дугаар жуулган болоо. Холбоо байгуулсан юм уу? Байгуулж байгаа бид нар. Тэгээд нөгөө тузын төлөвлөлт өдөртөх зөвлөмөр хөрхөн нөгөө байгууллага бүтцийг гаргаад өчигдөр тэгээд ёс зүйн дүрм ТББ-ийн дотоод дүрм одоо тэгээ Охтын холбоо гингүүт юм чинь бас нөгөө бөө сайн дурын гарууд ямар санхүүч юу ч аахгүй тэгээд дахиад хүмүүс фэйсбүүкээр хараагаад ирлэх байхгүй юу энэ байгууллага ер нь юу хийдэг юм бэ гэж байгууллага юм чинь цаанаа нэг хүнтэй байгаа гэдэг юм хардтал төрдөг тийм цаанаа байгаа хүн би тийм за тэгээ Охтын холбоо яг юу их юм одоо Охтын холбоо бид нар ингээд ер нь энэ холбоог байгуулах сэтэл санаа анх нөгөө хүчирхийлэл төрсэн охтуудаас эхэлж байгаа би нэг рэпер залуугийн 10 жилд нэг хийжсэн 2 3 хүчирхийллээр мэддэг байхгүй өөрөө. Тэг би хохирогч нь биш болохоор ингээд цагдаад өгч чадахгүй. Гэхдээ ингээд миний амар ойрын хүмүүс айгүй олон хүмүүс хохирцсан. Тэг би нөгөөдгөө чинь гээд Шанхайд дээр нөгөө Шанхайд байжснаа амар хүүтэн буудлаасаа гарч чадахгүй 10 хоног ингээд явчихад тэр залуугийн нөгөө ярьцлагын нууцсан чинь бүр ингээд уур хүрээд амар олон хүнийг ингээд хохироочоод яаж ингээд сонио ингээ байгаад байт ингээд нэг стори хийсэн чинь нөгөөдөг чинь мету хөдөлгөөн болоод бүр хинээ мянга хохирогч. Тэг хамгийн гол нь тэд нар яг төрслээд байгаа. Тэр хөдөлгөөн чиний хийсэн тэр сторинс эхэлт юм уу? Тийм. За. Тэгэнгүүт ингээд яг ерөөсөө хүчирхийлэл төрсэн охтууд бүр ингээд 10 охин тутамд нэг гэж одоо тиймэрхүү төсөөлттэйсэн байхгүй юу. Гэтэл бүр би яг тэрнээс хойш ингээд хүчирхийллийн тухай охтуудтай ярьж үзэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө бүр 2 охин тутмын баг нэг нь хүчирхийлүүлсэн байд юм уу хаашаа. Тэгээ амар тоо тий. За энэ дээр ёстой юм хийхгүй болохгүй тий. Бүх юм ашигынхаа хаалгагүй шүү дээ. Тэгэхээр за эхний дөрвтэй хийх ажил нь яг шийдэлтэй хүрсэн байгаа танаа ажил нь ямар ажил вэ? Би одоо магадгүй нөгөө Охтын холбоо гэдэг нэр өөрөө гой санагдаж байна. Охтуудыг зориулсан охтуудын эрхийг хамгаалах ч юм уу тий. Охтуудыг хамгаалдаг бас нэг газар байш шүү гэж бас бодох байх гэж бодож байна. Тэгэхээр бас ихтгэл найдвар охтуудад төрөөд бидний төлөө нэг ийм хийгдэх юм байна. Би эсвэл энэ холбоонд орж болох юм байна ч гэдэг юм уу тий. Ийм ихтгэл төрүүлэхийн тулд яг ямар ажлаас эхлэх вэ? Одоо айгуу гоёор бид нар бодож байгаа. Тэрийг манайд нэг зураач охин байгаа. Тэгээд тэр охин маань логогоо гаргая нэтэрэ гэж бид нар урдлах эрдмийн зураач охин. Тэгээд бид нар ингээл бүрхэн ажлуудаа хувааж авч байгаа. Тэгээд эхний хийх алхам болохоор хэрвээ хүчирхийлэл төрсэн охтууд бид нар ингэж ярьсан. Одоо нөгөө улаан гэсэн цэнх